Turbo кино цувагт эргээд тавтай морил. Ингээд кинонда орцгоё. Киноны ихэнд Джек Макколт цөөхөн хідэн навчтай амьд үлдэхийн тулд тэмцэж байгаа мэт нэгэн мод руу анхаарлаа хандуулж байгаагаар гардаг. Джекийн амийг скотчоор наацсан байдаг. Тэгээд шаардлагатайгаас илүү ганц хоёр үг хэлэх юм бол өхөж болзошгүй тийм хязгаарлагдмал байдалд орсон. Энэ бэрхшээлийг нь тоохгүйгээр Джек ном хэвлэлийн салбарт өндөр амжилт гаргасан чадварлаг агент. Эхнэр нь хүүхдийн живхийг сольж явах зур Джек ажиллаа явахаар бэлдэнэ. Гэрээсээ гарсныхан дараа Джек кофе шоп дээр түр зогсдог. Тэнд очихдоо урт дараалал байгааг хараад нэг өндөр насны эмэгтэйтэй яриа өдхийг оролддог боловч харамсалтай нь чаддгүй. Өөр аргагүйцэн Джек дараалын төгсгөл зогсох боловч удалгүй кофений захиалга хурдан авахын тулд нэгэн хөвгөлтэй санаа сэддэг. Тэгээд эхнэр нь төрөх гэж гэсэн дуудлага хүлээн авч байгаа мэт жүжиглснээр хүссэн аяг кофего дараалал харгалзахгүй авч чаддаг. Джеки ярих авьяас нь түүнийг бусдад хайрлуулж ашиг орлоготой олон боломжуудыг түүнд авч ирсэн. Тэгээд хамтран ажиллахстайгаа уулзах үеэрээ хамгийн алдартай илтгэгчдтэй өрсөлдөхүйц олон дагагчтай нэр хүндтэй шашны бас оюун санааны зүтгэлтэн доктор Синьяг танилцуулдаг. Хамтран ажиллагчид нь түүнийг оюун санааны хөдөлгөөнийг амжилттай сурталчилж чадна гэдэгт эргэлзэж байсан ч Джек Синьятай бизнесийн гэрээ байгуулахыг сонирхож байлаа. Джек хэнийг ч юунд ч итгүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэгээд Синьягийн зохион байгуулсан оюун санааны цугларалтанд нь оролцож бусадтай хамт бясалгал хийдэг. Тэгээд зөв тарныг мэдэхгүй байнга буруу үг хэрэглэж байсан ч Синьяг үг хэлэх үед түүний үгстэй сэтгэл хөдлөлөөр гүн холбогдсон мэт дүрсгэж бүр чангаар уйлан Синьягийн анхаарлыг татдаг. Түүний хуурах гэсэн оролдлогыг тоодоггүй. Синья түүн дээр ирж яагаад энд байгааг нь асуухад Джекийн чихэн зориг ил болдог. Джек түүнд итгэдэг учраас Синьягийн номыг хэвлүүлэхийг хүсдэг. Бас түүнийг хурдан хүлээн зөвшөөрнө. Синья харин энэ саналыг нь авдаггүй. Шантраагүй Джек тэднийг цэцэрлэгээр алхаж явах үед нь Синьягаас үргэлжлүүлэн гуйсаралаа. Тэнд байхдаа Джекийг нэг мод хацдагч Синья түнд модонд шүд байдаггүй гэдгийг сануулдаг. Урт яраны эцэст Синья эцэст нь зөөлөрч Джект номоо хэвлүүлэхийг зөвшөөрнө. Амжилтандаа баярлсан Джек туслах Аарон руу цаг заваа ээжтэйгээ өнгөрүүлэхийн тулд тухайн өдрийн уулзтуудаа цуцлахыг даалгаж утасддаг. Дараа нь тэрээр асрамжийн газарт амьдардаг төрсөн өдрөө тэмдэглэж байгаа ээж дээрээ очлаа. Ээж нь зүнх өвчний улмаас Джекийг өөрийн нөхрөө Рэймонд хэмээн андуурд юм байна. Энэ төөрөгдөл нь уулзалтын турш үргэлжилдэг. Джек ээжтэй төрсөн өдрийн баяр хүргээд эцэст нь асрамжийн газраас явлаа. Дараа нь тэр эхнэртэйгээ оройгоо идэж явах үедээ эхнэр нь түүнд нэгэн гайхалтай орон сууцны зургийг харуулдаг. Түүний ганц бие байх үеийн амьдралынхын маягийг сануулах үүднээс энэ байрыг худалдаж авахыг санал болгоно. Гэвч Джек энэ санаанд тийм ч дуртай байсангүй. Харин үүний оронд өөрийн студийг засварлаж хүү Тейлорынхан өрөө болгон өөрчлөхийг санал болгодог. Тэднийг орон сууцны хоёр сонголтын давуу талуудын талаар маргалдаж байх үед газар хөдлөлт болж газраас нэгэн мод гарч ирдэг. Джек гадагш гарч тэр модыг өмнө нь өөрийг нь хадсан мод мөн болохыг нь таньдаг. Шинээр би болсон хариуцлагын мэдрэмжтэй хөтлөгдөн тэр модыг арчилахаар шийдэж түүний их биед хүрэнгээ ярилцаж эхэлнэ. Түүнийг ярих тусам хэлсэн үгний тоотой шууд хамааралтайгаар модноос навч унаж эхэлдэг. Маргааш нь Джек өвдөж туслах нь Синья номоо явуулсан талаар мэдээлнэ. Гэвч Джек уг номыг ердөө 5 хуудастай болохыг нь мэдээд гайхна. Бүтээл богинохон байгаад уурлаж энэ асуудлаар ярих гээд Синьягийн гэрлүү яаран ичдэг. Тэнд очиод Джек номныхан талаар хариулт нэхэхэд зэрэгцээ хашаанд нь гарч ирсэн нууцлаг модны талаарх туршлагаасаа хуваалцдаг. Синья Джекийн ярианд алмаарч Джекийг үг хэлэх бүрт модноос навч унахыг өөрийн нүдээр үзэхээр түүний гэрлүү хамт явдаг. Джек ямар нэг байдлаар модтой холбогдсон гэдгийг Синья удалгүй ухаарч хэрвээ мод навчсаа гэж өхвөл тэрч бас өөхөх болно гэдгийг анхааруулдаг. Модон дээр ердөө 1000 навч үлдсэн гэдгийг Синья хэлэхэд Джек маш их айдаг. Өөрийгөө аврахын тулд сандарсан Джек модыг цавчгаар сүх авахар гүүх боловч гинтийн хүчтэй салхи түүнийг арга шидэж тэр бэлхүүсэндээ шархавчдаг. Джек юу болсныг ойлгохгүй гайхаж Синьягаас түүнд юу тохиолдсныг нь асуухад Синья ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэдгээ хэлж өмнө нь хизээч ийм зүйл харж байгаагүй гэдгээ бас баталдаг. Гэсэх хэдий ч Синья энэ модны талаар танилуудаа дуулгахаар Боливи руу аялахаар шийднэ.
Тэгээд явхаас өмнө Джейкэд 3 өдрийн дараа эргэж ирнэ гэдгээ хэлээд чимээгүй байхыг л зөвлөдөг. Маргааш нь Джейк аимшигт зүүднээсээ сэрлээ. Тэгээд амнаасаа навч гаргаж яана гэж зүүдлээд моттой холбоотой хിവэр байгаа эсгээ шалгахын тулд үг хэлж үздэг. Тэгээд гайхшрал төрүүлэм холбоос хിവэр байгааг нь олж мэднэ. Хувцасныхаа дараа эхнэртэй зурус үлдээхийг илүүд үдсэн боловч түүнийг үг бичих бүрт нь навч бас унаад байгаад сэтгэл дундуур л хоцорлоо. Кофе шоп дээр Джейк харилцахын тулд дохионы хэл ашигладаг боловч зөөгч түүний дохио зангааг ойлгохгүй. Түүний хүсснээс илүү зүйл захиалж өгдөг. Тэндээс гарах үед харааны бэрхшээлтэй нэг хүн ирж зам гарахад туслахыг хүснэ. Гэвч Джейк ярьж чадахгүй учраас зам хизээ аюулгүй болохыг зааж тэр хүнд дохио өгөхөд өнөө хүн зам руу яараа ордог. Тэр хүнд туслахаар яарсан Джейк араас нь хөөцөлдөж хит хитэн автомашин хоорондоо мөргөлдөхөд хүрдэг. Сэтгэл заслын үеэр Джейк эмчтэйгээ харилцахдаа дохионы хэл ашигладаг. Энд нь ч гэсэндээ эмч нь гайхна. Тэгээд уулзалтын турш маш их зүйлийг нуршин ярьдаг байна. Ажил дээр Джейк дуугүй байсан нь туслах нь түүнийг ууралсан гэж бодоход хүрэгдэг. Джейки эхнэрийг үнссэн гэх мэт өөрийн нууж байсан бүх нууцаа хилээ тавьчихдаг. Түүнээс хойш удалгүй Джейкийг Францын хөрөнгө оруулагчдын багтаа танилцуулсан боловч тэр модонд санаа зовж байсны улмаас хэдэндээ үр дүнтэй харилцаж чадахгүй бэрхшээлтэй тулгардаг. Энэ хооронд модон дээр 2 хэрэм тоглож байгаа нь Джейкийн биеийг бүхэлд нь гжигдэх мэдрэмж төрүүлдэг. Энэ мэдрэмжийг ёстой тисхийн аргагүй болж Джейк хөрөнгө оруулагчид болон Самантаг орхин гарч явна. Дараа нь Джейк зарим үйлчлүүлэгчтэй уулзалт тавлаж туслахаасаа бүх харилцааг зохицуулахыг хүсдэг. Гэвч туслах уулзалтын үеэр доромжилсан үг хэлийг хэрэглэсэн нь үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулж чадахгүй бүтлгүйтгэхэд хүргэдэг. Энэ хооронд гэртэн цэцэрлэгч модыг нь усалж байгаа нь Джейкийг ажил дээр маш их хөлөрөхөд хүргэдэг. Эцэг их хүүхдүүдийн хамтарсан цугларалтын үеэр Джейк химнэлийн дагуу хамт дуулаагүй хэрэгээр олны дундаас онцгороод хүчээр оролцоход хүрдэг. Тэр оройн нь эхнэр Джейктэй ярилцахыг хүссэн боловч үр дүнтэй харилцаж чадахгүй байсан нь түүнийг маш ихээр уурлуулахад хүргэв. Өөрийгөө арчаагүй гэдгийг мэдэрсэн Джейк доктор Сени руу залгаж шинэ мэдээлэл байгаа эсхийг нь асуусан боловч Сени одоогоор ямар ч шинэ мэдээлэл байхгүй байгааг хэлнэ. Маргааш нь ажил дээр нь Саманта Джейкт өмнөх шөнийн хэрэг явдлын талаар бас өөр нэгэн үйлчлүүлэгч олсон талаар дуулгаад гэрээг эцэслэн байгуулахыг хүснэ. Дуудлага хийх үеэр Джейк үйлчлүүлэгчдтэй харилцахдаа хүүхэлдээ ашиглаж бас туслахаасаа илүү олон хүүхэлдээ авчирхийг шаарддаг. Хажиргалтай нь энэхүү уламжлалт биш арга барил нь амжилттай болж тэд гэрээ байгуулж чадна. Энэ хооронд эхнэрийнх нь найз Джейктэй хийх романтик харилцааг нь идэвхжүүлэх сэргээш өгдөг. Удалгүй Джейк зочид буудлын руу хөдөлж эхнэр нь түүнээс тэдний харилцааг хэрхэн өдөөн хатгсан байдалтай болохыг зааж өгөхийг хүсдэг. Гэвч бүх зүйл Джейкийн төлөвлөгөөний дагуу байсангүй. Учир нь тэр ганц ч үг хэлж чадаагүй юм байна. Эцэст нь тэр модны тухай үннийг хэлхийг хичээсэн боловч эхнэр нь түүнд итгэдэг. Түүнийг хувцсгүйгээр хүн гаргадаг. Джейкийг явж явахад туслахын залгаж Саманта зарим үйлчлүүлэгчтэй уулзаж байгааг хэлнэ. Мөн хин нэгэн түүн рүү Синягийн номыг илгээсэн байсан ч Джейк нөгөө номыг нь ердөө 5 хуудастай гэдгийг хэлхээ мартчихсан байв. Тэр Самантаг тэдэнд номыг харуулахаас нь өмнө уулзалт руу яаран очдог. Тэднийг ресторанд байх үед мод руу хортон шавьж устгах бодис цацаж байгааг болмас Джейк ханиалгаж хачин аашлан тэнэгтэж эхэлнэ. Өдөлгөө Мэри ном барьсаар гарч ирж энэ номыг 5 хуудастай гэж хэлдэг. Джейкийг буруу аашилсаар байх зур уулзалт тасалддаг. Саманта маш их урлаж Джейкийг ажлаас нь хална. Джейк туслахаа гэртээ дагуулan ирж юу болсныг хэлнэ. Тэгээд өөрийг нь ярих үед навчис хэрхэн унаж байгааг баталж харуулдаг. Туслах нь үүнийг нь зүгээр тохиолдол гэж бодсон ч навчис унсаар л байлаа. Үүний дараа тэр зургийн цомог үзэж хагаад өөрийн болон ээжийнхэн зургийг олж хардаг. Тэгээд Синягийн хэлснийг дагаж өөрийн өнгөрсөн үетэйгээ холбогдохыг хичээдэг боловч түүний бага насны дүр төрх нь түүнийг аав нь гэж танихад тэрээр маш их цочирсдог. Джейкийн биеийн байдал уламд ордож тэгээд Сенитэ ресторанд уулзахдаа эхнэр нь хүүгээ аваад явсан. Мөн ажлаа хэрхэн алдсан талаар тайлбарладаг. Сеня Джейкэд түүний хайж байгаа хариултыг өгч чадахгүй гэдгээ хэлж үүнийг өөрөө олж мэдхийг зөвлөдөг. Тэр мөн эхнэртэйгээ харилцаагаа засаж хайраа зөвхөн үгээр биш үйлдэлээрээ батлахыг зөвлөлөө. Шөнө нь Джейк согтуу гэртээ ирдэг. Энэ хооронд туслах нь Сенягийн номыг зарж ажлыг нь аврах төлөвлөгөөний талаар хэлэхээр Джейкийн гэрлөө яран ирдэг боловч Джейк анхаарал хандуулах чадваргүй хитрхи согцсон байлаа. Джейк мод руу очиж амьдралд нь тохиолдсон бүх муу зүйлд модыг буруутгаж эхэлнэ. Тэр ч байтугай модыг шилээр зохих боловч эцэст нь өөрийгөө гэмтээдэг. Туслах нь түүнийг саатуулахыг хичээж амаа татахыг шаардан хашигчдаг боловч Джейк түүнийг сонсохгүй гэрлүүгөө орж хөгжим тавин бүжиглэж эхэлдэг.
Хөгжим даган дуулж бүжиглэж эхлэх үед туслах нь түүнийг олон үг чалчхаас сэргийлэхийн тулд зохиж унгахаас өөр аргагүй хүрдэг. Үүний дараа тэр утас болон амийг нь скотчдож гэрээсээ явдаг. Яг тэр үед модон дээр ердөө хитгэн навч үлдсэн байлаа. Маргааш өглөө нь Джекс ирээд модон дээр хитгэн навч үлдсэнийг харж сэтгэлээр ундаг. Тэгээд модонд баг зэрэг ус өгөхөөр шийдэж түүнтэй оюун санаагаар холбогдож зөвлөгөө гуйхыг хичээдэг. Түүнийг модоо усалж байхад асрамжийн газраас уцтаж ээжийнх нь төрсөн өдөр дохиож байгаа. Бас аав Рэймондыг нь харахыг хүсэж байгааг нь хэлдэг. Джек хариу өгөхгүй модоо усалахаар буцдаг. Тэгээд нэг ирвэхэг олж хараад анхаарал нь сарниж түүний дээр сууж байгаа 5 хуудастай жижиг номыг шалгахаар шийддэг. Номыг уншсныхан дараа тэр эхнэртэйгээ уулзаж түүнд хэр зэрэг хайртайгаа хэлэхээр гардаг. Тэгээд явхдаа зөөгчд Битлз хамтлагийн зарим нэг пенцэг нь өгч бүр хувийн жолоочтой номоо зарахад нь тусалдаг. Энэ нь түүнд маш сайхан мэдрэмж төрүүллээ. Энэ явдлын дараа тэр ээжтэйгээ уулзах үед ээж нь түүнийг бас л аавынх нь нэрээр Рэймонд гэж дуудахад тэр өмнөх шигээ цааргалсангүй. Тэгээд тайвширч ээжийнхээ түүгээр хэрхэн бахархаж байгаа тухай яриаг сонсдог. Ээж нь Джекийг аав нь буюу Рэймонд хаяад явсан гэж бодож одоо хүртэл ууртай байгааг нь хэлээд үүнийг мартаж ад жаргалтай амьдраасаа гэж хүсэж байгаагаа бас хэлдэг. Дараа нь Джекэд түүнд хэр их хайртайгаа хэлээрээ Рэй гэдэг. Сүүлд нь алдаа гаргаж түүнийг Джек гэж дуудахад Джек ээжтэй би танд хайртай ээжээ гэж хэлдэг. Модон дээр ердөө 3 хүн ширхэг навч үлдсэн байхад Джек өөрийгөө зэгцлэхийн тулд Рэймондын булшин дээр очдог бөгөөд хэсэг хугацаанд бясалгал хийсний эцэст аавыгаа уучлж сүүлчийн 3 үгээ хэлдэг. Тэгээд тэр бороо асгарах үеэр газар унан ухаан алддаг. Удалгүй туслах Джек руу залгаж мод дахин амилсан тэр амьд хിവэр байгааг дуулгана. Джек өөрийн туулсан туршлагаараа 1000 үг гэдэг ном бичсэн байдаг. Туслах нь одоо түүний агент болж нөгөө номыг нь зарах төгс үйлчлүүлэгчийг олохоор шаргуу ажиллаж байлаа. Джек Сеняд хайр хүндэтгэлээ үзүүлээд явдаг боловч туслах нь албан тушаал ахиж өөрийн гэсэн офисын модтой болсноор яг Джек шиг болж эхэлдэг. Киноны төгсгөлд Джек их нэртэй түүний үргэлж хүсэж байсан мөрөөдлийн байшинг нь бэлэглэж гайхшруулна. Гэвч эхнэр нь түүнийг байшин худалдаж авсан гэд тэдний харилцаа шууд хэвийн байдалд орохгүй гэдгийг анхааруулдаг. Эхнэр нь ч сэтгэл хангалуун байж тухайн эзэмшил газарт байрлах модыг биширдэг. Тэдний гэр бүл баяр хөөртэйгээр хамтдаа цугларсаар кино доосно. Турбо кино суугтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Та бидний санал болгож байгаа киног заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоороо уулзтлаа. Түр баяртай.